Энэ өдрүүдэд онцгой байдлын алба байгуулагдсны 20 жилийн тохиож байна. Монгол Улсын засгийн газрын 2004 оны 1-р дахь долоор гал төмөртэй тэмцэх газар, улсын иргэний хамгаалтын газар, улсын нөөцийн газрыг нэгтгэж онцгой байдлын албыг байгуулсан. Онцгой байдлын албаны алба хаагчид 21 жилийн хугацаанд 45 мянга гаруй эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж 1.6 их 80 төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерхий командлагч Ухнагийн хөрөлсөх онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Тэрбээр төр засаг төмөн олонныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй хариуцлагатай үүргээ чин чударгаар биелүүлж байгаа албан хаагчид болон гэрвэл үр хүүхдүүдэд нь төрийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ. Аливаа аюул осол, сорилт бэрхшээл, байгалийн гамшиг тулгархад ард ирэг дээрээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, улс үндэстнэрээ нэгдэн нэгт орч, хүндрэл бэрхшээлийг даван туулах, сөрөн төсвөрлөх чадвартай байх явдал өнөө цаг үед чухлаар тавигдж байгаа бөгөөд энэ асуудлаар үндэсний сөрөн төсвөрлөх стратегийг холбогдох байгууллагууд хамтран боловсруулж байгааг та бүхэн мэдж байгаа. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд бид тодтгол өөрчлөлтийг хийхээр бэлдэж байна. Энэхүү стратегийг батлан хэрэгжүүлэхэд онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармаалт онцгой чухал болохыг энэхүү түүх баяны өдөр төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна. Цаашид гамшигаас хамгаалах үндэсний чадхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрен хаах, аврах, хор уршиг арилгах, хойшлохгүй сэргээн босгох ажиллагааг дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагт нийцүүлэх, орчин үеийн мэрэгжлийн байгууллага болгон хөгжүүлэх үйлсийг төрийн тэргүүн бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэн бөгөөд цаашид та бүхнийхээ үйл ажиллагааг бүх талаар дэмжих болно. Та бүхэн мэдээллийн технологийн хурдцтай хөгжилд хөл нийлүүлэн алхаж, хиймэл оюун, дижитал харилцаа, тоон өгөгдөл, сансрын болон орон зай мэдээллийн технологийн хэрэглээг үйл ажиллагаанд ашиглах, эрен хаах, аврах ажиллагаанд гал унтраагч, робот, нисгчгүй нисэх төхөөрөмж зэрэг дэвшигт технологиг нэвтрүүлж, албан хаагчдын хөлбөрийн нөхцөлийг хөнгөвчлөн аюулгүй ажиллагааг хангах нь хамгийн чухал гэдгийг бас онцлон хэлхийг хүсэж байна. Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориултын хувцас хэрэглэлийн хангалтанд 8.8 тэрбум, тусгай зориултын техник тоног төхөөрөмжийн хангалтанд 18.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Хувцсны хангалтанд 19.6%, техник тоног төхөөрөмжийн хангалт 29.4%-аар нэмэгдснээр тусгай зориултын хувцсны хангалт 38.2%, техник тоног төхөөрөмжийн хангалт 44.7% хүрчээ. Гал унтраах аврах ажиллагааны тусгай зориултын автомашин техник тоног төхөөрөмжийн хангалт 63%-тай байна. Офицер бүрэлдэхүүний цалин 103%, ахлагч бүрэлдэхүүний цалин 117% нэмэгдсэн. 2025-аас 2028 онд аврах ажиллагааны багж хэрэгслийн хангалтыг 60, тусгай зориултын хувцас хэрэгсэлд 85, гал унтраах автомашин 65, холбоо зарлал мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 80% хүрэхийг зоржээ. Онцгой байдлын байгууллага тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 10 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.